Бүгдээрээ 9815-ыг 65-д хуваацгаая. Өөрөөр хэлбэл 9815-д хэдэн ширхэг 65 багтах вэ гэсэн үг. Бичлэгээ төр зогсоогоод өөрөө нэг орлоод үзээрэй. За, одоо бүгдээрээ 9815-ыг 65-д хуваахад хялбараар бичье. Хуваах үйлдэл хийхэд энэ бичиглэл илүү хялбар байх ба олон төрлийн бичиглэлүүдээс олон улсын бичиглэлд ордог юм. Хэрвээ бид ажигласан бол нэгээс их оронтой тоонд хуваахдаа багнан бичлэгээр бичиж боддог. Магадгүй та бүхэн энэ хичээлийг үзэж дууссаныхаа дараа бидний энэ бичиглэлд илүү өндөр үнэлэлт өгөх баха. За бүгдээрээ бодлогоо өгье. Эхлээд 9 хэдэн удаа 65 багтах вэ? Тэгвэл 65-д 9 бүгдээрээ багтахгүй байна. Тиймээс бид баруун талаасаа дахин нэг тог болгох хэрэгтэй. Хэдэн удаа 98-аас хэтрэхгүйгээр багтах вэ? 65-ыг нэгт үржүүлээд 65 үүнээс илүү өгч болохгүй. 65-ыг хоёрт үржүүлвэл 130 болно. 98-аас хэтрээд байна. Тиймээс үүнийг нэг удаа өгнө. 65-ыг нэгт үржүүлэхэд 65 гарна. Бид дараа нь хасахад хэд үлдэхийг харна. 8-аас 5-ыг хасаад 3, 9-өөс 6-г хасаад 3. Харин одоо бид дараагийн орныг доош буулгана. Энд 1 байна. Одоо бичгэлээ цааш үргэлжлүүлнэ. 331-т хэдэн удаа 65 хэтрэхгүй багтах вэ? 331 гэдгийг бид бодох хэрэгтэй. Магадгүй та эдгээр тоог хараад ойролцоо тоог олно. Тэгвэл та 65 гэж хэлж магадгүй. Дахин шалгая. Магадгүй 70-тай ойрхон. Магадгүй бид 370 багтана гэж хэлж болно. Тэгвэл одоо шалгая. 370-ыг хэдэн удаа багтах вэ? Хүнээс илүү гарахгүй бах. Яг 300 бол хүрэхгүй. Тэгвэл 30 хэдэн удаа 7-д багтах вэ? Бид 7-г 4 удаа 30-д багтахыг мэднэ. 4 ширхэг бол 4 ширхэг 7 бол 28. Магадгүй 4-оор өгсөн нь зөв. Учир нь 280 гарна. 4 ширхэг 70 бол 280. Танд бага үлдэгдэл байна. Гэхдээ 70-аас бага үлдэгдэл үлдсэн байх ёстой. Энэ бол 20. Хэрвээ 70-тай ойрхон мөн 300-тай ойрхон байвал хоорондоо адилхан зүйл болно. За бүгдээрээ оролдоод үзье. Хамтдаа харцгаая. Хэрвээ 4 удаа өгвөл 4 ширхэг 5 бол 20. 2-ыг санана. 4 ширхэг 6 бол 24. 24 дээр сансан 2-ыг нэмээд 26. Бидэнд ямар үлдэгдэл үлдсэн байгааг харцгаая. Хасах үйлдэл хийсний дараа бидэнд үлдэгдэл гарна. Би шинэ өнгөөр бичье. 1-ээс тгийг хасаад 1 биднэрт 3 ба 6 байна. Тиймээс бид орон зээлэх шаардлагатай болж байна. 100-ийн орноос 100 авъя. Тэгвэл 200 болно. 10-ийн оронд 10 ширхэг 10-ыг өгвөл 100 болно. Бид нар 13 ширхэг 10 байна. 13-аас 6-г асвал 7. Бас 2-оос 2-ыг хасаад тэг. Үүнийг зөв бодсон уу? Үгүй ээ, бид 4-оор өгснээ дараа 71 үлдэгдэл гарсан байна. 71 бол 65-аас их юм. Үлдэгдэл нь бидний хувааж чадах тооноос их тохиолдол бол онцгүй юм. Энд дахин нэг удаа багтана гэсэн үг. Учир нь тэр тооноос их тоо үлдсэн. Тэгвэл бид 4-оор өгөх юм бол бага байна гэсэн үг. Бид нэр магадгүй 60-таа ойролцоолох хэрэгтэй. Мөн 60 нь 300-д хэдэн удаа багтахыг тооцвол 5 удаа багтана. Энэ бол нэг төрлийн бодлого бодох арга юм. Миний бодолд бол маш боломжийн. Гэхдээ энийн зөв хариу гаргаж чадхаар үйлдэл бол биш. 4 бол хангалттай биш байна. Надад маш их үлдэгдэл үлдсэн байна. Одоо 5-аар үгүй. 5 ширхэг 5 бол 25, 5-ыг тавиад 2-ыг санана. 5 ширхэг 6 бол 30, 2-ыг нэмээд 32. За ингээд бэлэн боллоо. Одоо бид нар 331-д нэлээд ойртлоо. Одоо бид хасаж чадна. Дахин орон зээлж хасъя. 10-ийн орноос 10-ыг нь авъя. Тэгвэл энд 2 ширхэг 10 болно. Энд 11 болж байна. 11-ээс 5-ыг хасаад 6, 2-оос 2-ыг хасаад 2-оос 2-ыг хасаад тэг. 3-аас 3-ыг хасаад тэг. Ингээд бид нарт зөвхөн 6 үлдлээ. Мэдээж 65-аас бага. Бид бүгд сайн байлаа. Хэрвээ энд 6-аар өгвөл 331-ээс хэтэрнэ. Тэгвэл тохиромжгүй. Гэхдээ дараагийн орныг буулгая. За бид 5-ыг болгоё. 65-д хэдэн ширхэг 65 багтах вэ? Мэдээж 1 удаа багтана. 1 удаа 65. Өмнөх үйлслээс өөр 1 ширхэг 65 бол 65. Дараа нь хасах үйлслээ хийвэл үлдэгдэл үлдэхгүй. 65 нь
9815-д 151 удаа багтаж байна. Өмнөхтэй ижил цифрөнгөөр бичиж хамаагүй өөр өнгөийг оруулахыг хүсэхгүй байна. 151 удаа.